Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг. Авторадио 96.3. За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг эхэлж байна. За студи хөтлөгчөөр Тээврийн цагдаагийн албаны өрцөн сэргийлэх хэлцээ халах мэргэжилтэн мөн хэртэн бий байна. За өнөөдрийн манай мэдээллийн цагийн зочноор Өмнө Говь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах тэслэгч Эрхэнбаатар урьдчилж орж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр манай нэвтрүүлэгт ирж байгаа танд их баярлалаа. За хоёулаа ярианыхаа хамгийн ихний асуултыг болохоор за Өмнө Говь аймгийн ерөн он гарснаар нэвтрүүлэглийн байдлаар зам тээврийн осол хэрэг бүртгэгдүү ерөн нөхцөл байдлынхаа мэдээллийг хэлээд сонсогчдод өгье гэж бодож байна. За Өмнө Говь аймгийн хэмжээнд нэгдүгээр байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг осол 104 бүртгэгдсэн. За өмнөх оноос 31 нэгжээр буюу 22.9% буурс үзүүлэлт. За зам тээврийн ослын улмаас 11 хүний амнаас хохирсон. Өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 45.4% өссөн үзүүлэлттэй. За 23 хүний бид гэмтэл учирсан. Өмнөх оны мөн үеэс 19 нэгжээр буюу 4.7 дахин өссөн тоо үзүүлэлттэй байна. За тэгэхээр зам тээврийн осол бол буурсан. Гэхдээ хүний амнаас өссөн гэсэн. Тий. За хяналт шалгалт ер нь хэр тавьж байна. Илрүүлсэн зөрчил Өмнө Говь аймгийн цагдаагийн газар бид бүхний хамгийн сайн мэдж байгаа бол ачааны автомашин маш их байдаг, нүүрс тээвэр маш их байдаг гэж маш их хөтэй гэж хэлдэг. Тэгэхээр хяналт шалгалтыг ер нь танай цагдаагийн замын цагдаагийн тасгаас ер нь ямар хөө байдлаар зохион байгуулж ажилтдаг уу? За хөвчлэн зөрчил яг хаана үлдэгдээд байна? Ямар хөө хэлбэрийн зөрчил ер нь аймгийн хэмжээнд бас давмгаалж байна. Зөрчлийн талаар мэдээлэл бас. За зөв. Манай Өмнө Говь аймаг нь бусад аймагуд онцлогтой нүүрс тээврийн замтай, суурьшлын бүстэй, цагаад тэгээд үнийгээ тагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш ихтэй байдаг. За тэгээд манайх сум дундын цагдаагийн хэлтсүүтэй замын зохицуулах цагдаа нартайгаа тэгээд нэгдсэн бол хэсэлсэн арга хэмжээг цаг үеийнхаа байдлаас тохируулан зохион явуулдаг. За аль багшд маань гудам замын хяналт шалгалтаар нийт ихнүүлэрлийн байдлаар 28,653 тээврийг шалгаснаас 25,179 жил илрүүлж 24,725 хүнийг 507,854 төгрөгөөр торгосон. Урд оны мөн үеэс 7,491 нэгжээр буюу 30.2% өссөн үзүүлэлттэй байна. За зөрчлүүдийн ер нь одоо хамгийн дийлэнх хувийг ямар зөрчил эзэлж байна? За аймгийн хувьд бол за нэгт бүрэн бус тээвэр хэрэгсэл. Тэгээд дээр нь ачаа тээвэр, тэгээд хамгаалах ус сонголдог. За одоо хоёул бүрэн бусаа бас сонсогч нартаа бас дэлгэрэнгүй яриа. Ер нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал гэдэг дотор яг юу аль одоо зөрчил нь одоо амар олон зүйл байгаа шүү дээ бүрэн бус дотор чинь тий. За гэрэл байна, хоромц байна, дугуй байна гэх олон зүйл. Яг тэр дотроос аль бүрэн бус нь илүү давмгаалж байна. За нөгөө онцлогоос шалтгаан нүүрс тээврийн замд ачаа тээврийн машинууд маань дандаа гэрэлтүүлгийн зөрчилтэй яваад. Дандаа нөгөө ачаа тээвэрлдэг буулгад суулгахаас авахгүйлаад гэрлийн зөрчил аягүй их байгаад байдаг. За тэгээ гэрлийн зөрчлөөс нь болоод ихэнх зөрчил гэрэл дээр. За би бас Өмнө Говь аймаг өөрөө явж үзээгүй. Тэгэхээр Улаанбаатар хотоос ер нь аймгийн төв хэд вүлээ? За яг Улаанбаатараас бол 570 км. 570 км. Аймгийн төв рүүгээ. За Дунд Говь аймагаас яг танай ер нь аймгийн яг хариуцдаг зам нийтдээ хичнээн километр урт зам байдаг лээ. Тэгээд тэдгээр нь яг бүгдээр асфальтын замын уртын ер нь. За манай Өмнө Говь аймгийн хэмжээнд бол автозамын нийт урт нь 798 км урттай. Тийм тэгээд хүн амын тоон бол 72,000. Тэгээд нөгөө явуулын суурьшлын хүмүүсдэг бол 120,000 орчим. Хүн амтай 69,000 орчим тээвэр хэрэгсэлтэй. Нилээдгүй тээвэр хэрэгсэл бас хүн амын тоо бас нэлээд төвсөрсөн. Одоо ер нь бол 21 аймагта бас хүн ам төвлөрлөөрөө бас нэлээдгүй дээгүүр байрыг эзэлж байгаа аймаг танай аймгийн хувьд. За зам тээврийн осол гараад байгаа. За хамгийн их анхаарал татаад байгаа осол нь ер нь яг аль зам дээр нь гарч байна. Нөө нүүрс тээврийн зам дээр гарч байна уу? Эсвэл орон нутгийн шинжтэй улсын чанартай авах зам дээр гарч байна юу? Ер нь бол ихэнх ослууд бол нүүрс тээврийн зам дээр гарч байгаа. Тэгээд дээр нь бас одоо манай Мандал Говьоос 70 цаатууд чиглэл дунд нь нэг цогтовоо сум гээд дайрч байгаа.
За тэгээ манай цогцоо сумаасаа яг аймгийн чиглэлтэй зам маань сайхан замтай. Тэгээ энэ дээр нөгөө эргэлтүүд дээр манай нөгөө жолооч нар маань дүүс төрх үйлдэлийг буруу хийж байна. Тэрнээсээ болоод ослох гарах шалтгаан нөхцөл их үүсэж байгаа. Дээр нь хурд яригдчихэж байгаа. Дараа чинь мэдээж нөгөө согтруулгын дээр зүйлсэлсэн үедээ тэр үүсч жолоож байгаа асуудал маань бас нэлээдгүй зөнгөлж байгаа. За эргэлтүүд говь газарт эргэлттэй замууд бас их байгаа юу тий? Тэгээ ер нь олон биш ч гэсэн цөөн тоогор байгаа. Тэгээ тэд нар дээр манай жолооч нар нөгөө анхаарал болгоомж уусуулаад нөгөө ачаа тээврийнхаа нөгөө том машиныг үүсвэрлэхдээ сайн харал өгөөч юм эсвэл тэмдэг хэлмэгний заалтаж өчөж орсны бол бас осол их хараа. Тэр зам нь болохоор нүүрс тээврийн зам биш зүгээр аймгийн төвөөсөө цагаат руу гавчих зам лөө. Гэхдээ одоо Улаанбаатараасаа 70 задгад сумруу чиглэлээ. 70 зад руу. Тий, тий чи нөгөө нэг сумаа 70 задгад сумынхаа төвийг дайраад нөгөө 3 тэсгээд уурхаа бомб их байдаг учраас нөгөө ачаа тээврүүд нь бас тэргүүрх явдаг. Тэгээ тэр зам нь өөрөө хөдөлгөөн ихтэй тий. Баян явж байгаа жолооч нар бол тухайн замаа бол мэдээд гайгүй явчихдаг. Тэгвэл анх удаага явж байгаа юм уу жоохон туршлага бахта эсвэл анхаарал болгоомж өгсөн бол осол төртөд байгаа магадлалтай байгаа юм байна тий. Энэ бол ихэвчлэн гадны хүмүүс дандаа осол төртөд байгаа. Тэгэхээр хоёлаа бүр ойлгомжтой болгочихъя л да тэр замаа. Яг хэд километр их эсвэл замд нь ингээд бүр нэг яг ингээд нэг хүн ингээд яаж явсан хүн бас анзаархаар тэмдэг мэмдэгтэй тийм зам байх уу? Одоо эсвэл километрийн шон нэг тэтэс шонгийн хооронд ч юм уу хурдан хасаараа ч гэдэм аюулгүй хангаараа гэсэн тийм юм байгаа юу? Ер нь бол байгаа. Одоо манай хар хэсэг гэж ярьж байгаа зам тээврийн ослууд маань бүртгэгдээд байгаа газрууд. Одоо Зогтоогоо сумаас аймгийн төв рүү 70 задгад сум руу бол 121 км байдаг. За 70 задгад сумаасаа Зогтоогоо сум хүртэл нэг 70-аас яг тэр 110 км хооронд 2-3 эргэлттэй хэсгүүд байдаг. Тэр хэсгүүд дээр зам тээврийн ослууд маань бүртгэгдээд байдаг. Ер нь бол тэмдэглэг нь бол бүрэн байгаа. Гэхдээ нэг анзаараагүй хурд хэтрүүлээд орсон жолооч нар осол гаргачдаг гэсэн үг тийм. Орон нутгийн замд ер нь бусад аймагуудаас ирсэн байцаагч нар бас бүгдээр л ярьж ирсэн. Ер нь бол хурд хэтрүүлэх зөрчил бол осолд нэлээд нөлөөлдөг гэдэг. Таны аймгийн хувьд хурд хэтрүүлэх зөрчлийг ер нь яаж шалгаж байна? Хурд хэмжиж багж байгаа юу? Дундаж хурдны камер байгаа юу? За манай Өмнөгов аймаг нь 2020 онд засаг даргийнхаа дэмжлэгээр дундаж хурдны камерыг 70 задгад Мандлоо, 70 задгад Цогтоогоо Мандлогоо гэсэн 3 байнгын хяналтын постууд тэр дундаж хурдны камерыг байрлуулсан байна. За тэрнийхээ хүрээд тэрийг ашиглаад дундаж хурдыг тухайн тээврэгслийн дундаж хурдыг тогтоон арга хэмжээ тооцох. Тэгээ мөн нөгөө хурд хэмжигч багж байгаа. Тэрийг зохион байгуулалтаа цагийн менежментээр гаргаад хурд хэмжиж арга хэмжээ тооцох. Зөвхөн хурд хэмжигчээр бол тий. Дундаж хурдны камерын зөрчил юу хэр вэ? Одоо дундаж хурдны камер А цэгээс Б цэг рүү явхад 80 км цаг уртаа явж байгаа машин бол тэдэн минут дотор орох хэвээр. За тэрнээс бага минутанд орж иж бол хурд хэтрүүлж гинэ гэж үзэж байгаа шүү дээ. Тэр зөрчил ер нь хэр их гарч ирдэг вэ? Өдөрт хичнээн бүртгэгддэг үү? Ер нь их шүү. Ер нь бол нутгийн иргэд өөрсдөө мэддэг болсон. Нэг дундаж хурдыг хэмжээд байна. Нэг гадны хүмүүс маань мэдэхгүй юу юм бол яваад ороод тэгээд дундаж хурдын нүдсэнгүүд нэг 90-100 км цагийн уртаа яваад ороод ирсэн. Тэгээд яг нөгөө жолооч нь өөрсдөө тослоо тийм биш дээ. Одоо мэднээр байна анхаармаар юм байна гэд хэлж ярьж байгаа. За зуршлын тухай хууль дээр 120 км/цагаас илүү урттай явсан бол ирэх хасдаг. Тий. За танай аймгийн хувьд хурдаар ирэх хассан тохиолдол болоо. За та мэдээ бэлдэж ирэх гэж магадгүй. Юу ирэх хасж байгаа тохиолдол байгаа юу хурдан дээр? Бага. Тэгтээ маш цөөхөн байгаа. Яг миний мэдж байгаа би бол өөрөө 2 ирэх хассан тохиолдол байгаа. Тэгэхээр дундаж хурдны камераар ирэх хасах нь барай бага бах тий. Нөгөө нэг удаагийн зөөврийн одоо агшин зургийн хурдыг хэмжиж байгаа шүү дээ. Яг хажуугаар гарах үеийг хурдыг хэмжиж байгаа чинь зөөврийн багж байгаа. Тэрэн дээр бол 120 км/цагаас илүү хурдтай орж байгаа тэр хэсэлд хэр баг. Бага. Тэр яг нөгөө тэр хэсэг дээр ягаад нөгөө дундаж хурж яахт нөгөө тухайн голд нь юу болж байгаа юм нөгөө жолооч маань зогсоод бийц амраах нөгөө цаг хугацаанд орж байгаа болохоор бас мэддэхгүй байж болно. Яг зөөврийн хурдаар хэмжихт бол тийм тохиолдлууд их гарч байгаа. За дараагийнхаа сэдв рүү оръё. Одоо жил болгоны 4-р сард бол тээврийн цагдаагийн албанаас мотоцикл ба хамгаалах малгайг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Тэгэхээр энэ жил мотоцикл ба хамгаалах малгай юм ингээ явагдаад дууслаа. Танай аймгийн хувьд бол арга хэмжээний өрөөндөө онцлох ямар ажлууд хийв? За мотоциклтэй холбоотой зам тээврийн ослол хэрэг ерөн танай аймгийн нутаг дэвсгэрт хэрэг бүртгэгдөв. Энэ талаар мэдээлэл өгье. За жил болгон уламжлал явагддаг мотоцикл ба хамгаалах балаа арга хэмжээ манай аймаг бол идэвхтэй оролцдог байгаа. За энэ жил хувьд маань бид бүхэн гудам замынхаа хяналт шалгалтаасаа гадна за нөгөө яг одоо хөдөө яг байгаа жолооч нартаа илүү тулж харьцсан юм бол
Манай аймагч онцлог нь болохоор бусад аймагуудыг бодвол моциклийн тоо бага. Одоо бусад аймагууд нөгөө моциклороо такси тээвэрч явдаг бол манайд ийм бол байдгүй. Тийм тэгээд сумынхаа аймагийнхаа төвөөсөө гадна нөгөө яг хөдөө яг хүмүүс яг ямар дүрмж өрчөөд ингээ зам тээвэр бас төртөөд байна. Тэд дээр илүү тулж ажиллаад нөгөө эсхийн төлөв цагдаа нартайгаар ярьж сургалт сурчлагаа илүү их явуулсан. За дээр нөгөө сэргээ ангиуд байгаа манайд дугаар сэргээ ангиуд байгаа. Тэд дээр одоо нөгөө байлдагч нартаа цагчтайгаа ярьж байгаа нөгөө нэг жолоод га англи эрхийн өмнөх болох сургалтыг үе шаттай зохион байгуулж арга хэмжээнүүд авсан баг. Ер нь бол хамгийн онцлог ажил надад бол цэргийн ангиуд байл л да. Бусад аймагуд бол цэргийн анги яг ингэж орж байгаа гэсэн мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр энэ бас маш зүг ажил байна тий. Цэргээс халагдаад бүгд л хөдөө аав ээж дээр очно эсвэл гэртээ очно. Бүгдээр л моцикл байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь бол га англи руу гадаг тий. Хамгаалах малгай гэдэг зүйл ер нь яг танай аймаг дээр моцикл дээр гэдэг нь хэр хэрэгжилж байна. Яг аймгийн төвд бол яг бүгд хэрэгжилж байгаа. Суманд байгаа хүмүүс, бүр хөдөө байгаа хүмүүс хэр хэрэглэхдээ л энэний хэрэглээ ер нь хэр байна. Ер нь багцаалт бол. За нэг 50% гэх юм уу? Аймгийн төвд бол яг нөгөө зохицуулагч цагдаа нар байгаа болохоор хэлж шалгалтандаа бол хэрэглүүлж. Яг нөгөө хөдөө сумандаа болохоор бас тэр бол хурж чаддгүй учраас хэрэглэж явах муу байдаг. Тэгээ бид нар нөгөө яг аймаг сумдынхаа засаг даргатай шийдвэл аяныхаа хүрээнд нөгөө моцикл каск нөгөө тарах. Тий. Тэгээ дээр нөгөө нэг моцикл худалдаа явуулж байгаа хэрэгтэйг нөгөө нэг заавал дугаар олгож моцикл худалдаалах. Бүр засаг даргатайгаар журам батлуулсан байна. Тэгээ дагаад моциклоо дагаад хоёр шиг хамгаалах малгай дагалдуулж өгөхөр стандарт нийцсэн. Тийм арга хэмжээ авсан байна. За баярлалаа. За хамгийн сүүлийнхээ ярианаас сэдвийг хоёлаа. Энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд нэг согтуугаар тээвэрлэж болоодох зөрчил түлээлэх хариуцлага маань эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулиар нэмэлт өөрчлөлт ороод за өөрөлдөх хариуцлага маань өөрөө нэмэгдсэн. Тэгэхээр таны аймгийн хувьд согтуугаар тээвэрлэж болоодох зөрчил хэр вэ? Өмнөх онтой харьцуулаад өссөн буурсан тоо мэдээлэл байна уу? За согтуурлын ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээвэрлэж жолоодсон зөрчлийн илрүүлэлт урд оны мөн үеэс 103 нэгжээр буюу 39.2%-аар буурс үзүүлэлт байгаа. За энэ бол мэдээж нөгөө шинэ зөрчлийн нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой. Тэгээ манайхан сургууль сурталчилгаагаа одоо нийт төрийн болон төрийн бус байгууллага 28 байгууллагатай сургууль сурталчилгаагаа сайн орсны бас үр дүн болов гэж бодож байгаа. За баярлалаа. За хоёулын ярилцлага бол ингээд ерөнхийдөө дуусчихна. За тэгэхээр миний асуугаагүй таны бас бусад жолооч нартаа сэрэмжлүүлж хэлэх. За аймаг руу нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох үедээ анхаарах сэрэмжлүүлж мэдээллийг хамгийн сүүлийн хэсэгтээ танд үлдээ. За одоо манай нийт жолооч зорчигч маань өдөө орон нутагт зам хөдөлгөөнд орчихдоо нэгт хамгаалах хүсийг ялангуяа хойдлын зорчигч нар хамгаалах хүсээ өслөхгүй байна. За дээр нөгөө хүн тээвэрлэх журмааж өрчөөд хойдолд одоо 2 хүн 3 хүн суугаад хүүхдүүдээ үр дээр аваад дээр нь урд хэтрүүлэх дээр нөгөө гүйс төрүүлэх үйлдэлийг бас буруу хийгээд. Нөгөө дээр манайх нөгөө онцлогтой нөгөө ачаа тээврийн маших байдаг. Тэгээ нөгөө урдлынхаа үзэгдэх орчинд хязгаарлагчдаг. Тэгээ нөгөө тэмдэг хараг ус болоод нөгөө эргэлтүүд дээр гүйс төрүүлэх. Тийм дээр нөгөө нэг манайх нөгөө тэмээхтэй тэмээнүүд нөгөө хаврын цаг ирэхлээр нөгөө нэг гууж алгаад байгаа нөгөө өвс ургасан ус тогтсон газруудаараа замаа яаж байжгаад тэгээ нөгөө орой хариу бүрүү гарах үеэр нөгөө зам руугаа гараад зогсчихдаг. Тэгэхээр жолооч нар хурдаа сайн тохируулж явах хэрэгтэй л гэж зөвлөе да. За баярлалаа. За сонсогчдоо тээврийн цагдаа албаны мэдээллийн цаг болон маань энэ үрээд дуусч байна. За манай өнөөдрийн зочны цагаар Өмнөг аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн засгийн зохицуулагч за ахлах төслөгч Эрхэнбаатар оролцлоо. За танд баярлалаа. За баярлалаа та бүхэн. Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг.